намайг болохоор Gary Hamilton гэдэг би болохоор Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн тэргүүнээр ажилладаг. За манай өнөөдөр манай баг бүрэлдэхүүний үед гэх юм бол манай багийн эмнэлгийн зааварлагч Зак Шимли маань бас хүрэлцэн ирсэн байгаа. Манай багийн үед гэх юм бол Булган аймагт бол анх удаага хүрэлцэн ирж байна. Тэгээ ийм сайхан байгальд одоо ийм сайхан газар нутгаас ирсэндээ аймагт ирсэндээ бас их төлөв талархалтай байна. Манай өмнөх багууд болон Америк нэгдсэн улсын засгийн газар бол иргэн цэргийн дэмжлэгийн бүлэг маань одоо Булган аймгийн засаг даргын тавгын газар болон онцгой байдлын газар, тэгээ мал эмнэлгийн газартай хамтарч ажиллаж исэн. Тэгээ өнөөдрийнхөө энэ чадхжуулах сургалтын одоо гол зорилго маань болохоор энэ хүү байгууллагатай бас ингээд бүгд нэг дор ингээд хамттан яг үндсний зорилгонд ор буюу одоо гамшигаас өртөн сэргийлэх одоо ийм чадваруудыг олох ийм сургалтыг бол зохион байгуулахаар ирсэн байгаа. Өнөөдрийн сургалтын хүрээнд албан агш нар болон одоо иргэд маань гамшигын үед ямар арга хэмжээ авах ёстой. Үндсэн ерөнхий суурь мэдлэг чадруудыг эзэмшснээрээ ганц ажил мэргэжлийн үдч биш бас ингээд хайртай дотнойхоо хүмүүстэй болон гэр бүлтэй одоо ямар нэг аюултай гамшигын үед бол анхны мэдгэдэггүнтэй байх нь бас их чухал юм аа гэж бид нар үзэж байна. Хар салхины гамшигын үед бол бас ингээд баг хамт олонтойгоо ажиллаж исэн туршлагатай. Тэгээ энэчнээс үзэхэд ерөнхийдөө хамгийн чухал харагдаж исэн зүйл юу вэ гэхээр нийгмийн өөрчлөлтийнх нь хөдөлж байгаа болон одоо дан ганцхан аврагч нар биш тэгээ бүх олон талын одоо иргэд маань хажуунаас нь туслан аврах ажиллагааны багийнхан маань оролцсон ингээ бүх нийтийг хамарсан одоо ийм хамтарсан төлөвлөгөө боловсруулж одоо гамшигаас урьдчилан сэргийлж эсвэл тухайн үед нь гамшиг саргуулах ажиллагаа явагдсан амжилттай болдог гэж би боддог. Өнөөдрийн бас энэ зохиц сургалтын дээр ерөнхийдөө бол дан ганцхан албан агш нарт гэлдэг. Ирээдүйд ч гэсэн чиглэсэн мэдлэг болгоснороо одоо ирээдүйд ямар нэгэн гамшиг болох юм бол тэрнээс бүрэн урьдчилан сэргийлэх эсвэл одоо зөв арга хэмжээнүүдийг авна гэдэгт бол итгэлтэй байгаа.